Сайн байцгаана уу? Шимтээ яриа подкастын нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За, инх зөвлөгч байгаа урьж байна. Сайн уу? Сайн уу номоо дугаар сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Номоо сая Парисаар аялаад ирсэн. Парисынхаа аяллаа сонин сайхнаас дуулгаач. Энэ удаад болохоор баг зэргийн амралтын байдалтай. Гэхдээ нөхөртөө туслах зорилгоор явсан. Манай нөхөр том хуралд оролцох болоод тэгээд би хуралд оролцоход нь дэмжлэг үзүүлэхээр явсан. Тэгээд иймэрхүү нөгөө том хурлуудад оролцож байгаа үед хамгийн гол чухал юм чинь нөгөө бусад ирсэн хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоох байдаг шүү дээ, тий. Одоо яг адилхан чиглэлд судалгаа хийж байгаа хүмүүс уулзаад ийм одоо шинжиг хандлагууд байна, эсвэл одоо хамтарч ажиллах ийм саналууд байна гэсэн зүйлүүд айгүйх гарч ирдэг болохоор арын ажлыг бас нэг хүн дааж авал зүгээр юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр би нөгөө Парис руу бас 8 сард нөгөө IUNS гэдэг том хоолшимдын жилийн хуралд оролцохоор явсан шүү дээ, тий. Тэгээд явж байхад надад мэдрэгдсэн зүйл нь ингээд ард бас нэг туслах хүн байвал айгүй гоё юм байна гэж бодсон. Тэгээд энэ удаад очиод нөхрийнхөө ихтгэл тавихт нь туслаад тэгээ бас өөрөө жоохон хичээлээсээ завсарлага аваад 1-2 хоног Парисаар явсан. Парис өстө үнэхээр гоё байлээ. Нилийн шинэ жилийн уур амьсгал орчихсон. Тэгээс бум буужгинсан. Би чинь нөгөө бараг Швейцарын хөдөөнөөс очсон болохоор айгүй гоё юм гэрэл гэгээтэй. Тэгэл хүн айгүй ихтэй. Дээр нь тийм гоё уур амьсгалтай байсан. Болгон гоё юм хөөрцгөлсөн, баярлсан, тэгэл гоё шопинг хийсэн, гоё кофе шопд кофе уусан, хоол идсэн. Яг нэг талаас нь харахад амар амьдрал буцалж байгаа гэсэн нөгөө талтай айгүй тийм гоё vibe байсан. Тэгээд хэсэгхэн хугацаанд ч гэсэн ингээ хичээлээсээ гараад тийм vibe-д орчоод ирсэн чинь бас айгүй гоё ирч хүч авч ирээд тэгээ байж. За ёстой нэрээ гоё шүү. Орчноо өөрчлөхөр хүнийг гоё болоод ингээд буцаад ирдэг штэ тий яг. Тийм гоё аялал болсон шинжтэй чиний ярианаас сонсоход. Тэгээ нөгөө хүүхэдгүй явахаар чинь бас нэг өөр мэдрэмж байна. Одоо нөхөртөөгөө хойлохноо бит хоёр 8 жилийн дараа анх удаа ингээ хойлохноо явж байгаа байхгүй юу? Өмнө нь дандаа л хүүхдүүдтэйгээ ийшээ тийшээ явдаг байсан. Тэгээ хойлохноо ингээд явсан чинь бас айгүй гоё байсан. Тэгээд буудалд байхаар чинь нөгөө гэр орон цэвэрлэн хоолунд юу илээ гэж санаа зовсон байхгүй тий. Тэгэхээр тэр чинь бас нэг төрлийн юм айгүй гоё амралт болчихж байгаа байхгүй юу? Тийш тий яг өдөр болгоно орой ямар хоол хийх вэ гэж санаа зовхгүй тий. Хүүхдүүдтэйгээ хамт аялахаар нөгөө хүүхдүүдээ асраад хувцс нарын тохируулна, авж гарах хувцсыг хоолундыг нь тохируулна гэсээр хагаад таардаг штэ ер нь. Тэгэхээр яг хосоор зөвхөн нөхөртөөгөө ингээд аялаад явахаар их гоё байдгийн байна. Би хамгийн сүүлд тэгж аялсныгаа хизээ санаж байгаа вэ? Хизээ хамгийн сүүлд аялсан бэ гэхээр жирэмсэн байхдаа нөхөртөөгөө Парис орж исэн юм байна. Тэгээд Шотланд явж исэн байна. Тэрнээс хойш дандаа хүүхдүүдтэйгээ. Тэгээд та шиг ингэж хоёулаа хосороо аялаагүй айгу удсан юм биш үү нэрээ. Ямар юм бэ? Тийм их чухал санагдсан. Таны хичээл ном сайн уу? Сонин сайхан юу байна? Хичээл ном сайн. Манай хичээл хараа айгу сонирхолтой. Бид нарыг ингээд хос болгоод оюутнууд ингээ хосоор нь болгоод нэг багш даатгаад өгсөн байхгүй. Тэгээд тэр бид нарыг дааж авсан багш нь аюу олон жилийн туршлагатай тийм хүн ба. Гэхдээ тэр багш нар нь өөрийн гэсэн чиглэл рүү ингээд орчихсон. Одоо жишээл nutritional therapist гэдэг нэг нэрийн дор өөр чиглэл рүү бас нэлийн гүнзгийрүүлж судалж орсон хүмүүс байдаг байхгүй. Тэгээ бид нарыг миний хамтрагч бит хоёрыг хариуцж авсан багш маань болохоор илүү тийм сэтгэл судлал талдаа хүн юм бэлээ. Тэгэхээр илүү их сонирхолтой тэр хүнээс асар их юм сурж байна. Тэгээд энэ хүн анханасаа nurse одоо сувилагч байж авах эхэлсэн гинэ. Тэгээд сувилагч байхдаа хүмүүсийг одоо асраад ёстой нэрээ насныхаа төгсгөлд явж байгаа хүмүүсээс ахуулаад ёстой хүүхэд өсвөр үе бүх насны хүмүүст одоо тусалж үйлчилж исэн юм байна. Тэгээд тэрэн дээрээсээ үүдээд би ер нь одоо ингээд цаашлуулаад сурах хэрэгтэй юм байна гэж сурж явсаар байгаа nutritional therapist болоод тэрийгээ цааш нь гүнзгийрүүлээд бүр сэтгэл зүй талдаа тийм коучинг талдаа орсон юм хүн юм байна л. Тэгэхээр бид нарыг одоо ингээд бид хоёрыг одоо бэлдэж штэ энэ хүн бэлдгээд тэгтээ бас өөрийнх нь нөлөө маш их байд юм байна. Тэгээд энэ хүнээс ингээд сураад явхаар өчигдрийн би
өнөөдрийн би ингээ харьцуулахаар өчигдрийн би айгу тийм бараг л baby те ёо би ямар сонирн бисэн гэж санагдахаар тийм гоё үнийг ингээ өөрчилдөг тийм багштай учирсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь бид нарыг ингээ хос болгож хуваахдаа одоо миний партнерыг сонгохдоо зүгээр багш маань санаандгүй ингээ хүмүүсийг нэрнийхэн дагуу хуваачих гэж байгаа шүү дээ. Тэгээ миний нөгөө партнер бүсгүй болохоор бас яг сонирхол нь юу юм бэ? Behavioral change гэж байгаа. Тэгэхээр нөгөө хүний яг унган зан авир тэр бүх юмнуудыг яаж өөрчлөх вэ? Жишээлбэл би эрүүл мэндээ сайжруулна гэдэг гэтэл нэг сар болоод буцаад хуучин хэвэндээ орцсон байдаг. Тэрийг өөрчлөхийн тулд юу хийх вэ гэдэг талдаа сонирхдаг тийм хүн юм байна. Тэгээ би өнөөдөр өглөө бодож ирсэн ямар сонин тэр олон багш нараас тэр олон оюутнууд дундаас яг ийм сонирхолтой хүмүүс надтай ингээд учиж яана гэдэг нь бас нэг учир утгатай байх та гэд бодож илаа. Тэгээд энэ семестрийн хичээлүүд маань нэлээд хүнд байгаа ч гэсэн их сонирхолтой, эргцүүлэл ихтэй, их юм бодсон ийм хичээлүүд байгаа. Тэгээ би чам зүгээр сонирхуулаад хэлэхэд өчигдрийн хичээл дээрээс миний маш сайн тунгааж ойлгож авсан юм ийм байгаа байхгүй. Тэр бидний үзсэн кейс стадийн ийм арсны асуудалтай хүн баа. Тэгээ тэр арсны асуудалтай хүний арсыг нь яагаад ингээд арс нь үрвсээд юм гараад байдгүй гэд үзэхээр нөгөө гидсэн асуудалтай. Одоо гидсээр нь нэлээх юм нэвчж одоо монголоор болохоор шүүрхий гидс гэж яриад байгаа. Энэ нь болохоор англи хэл дээр болохоор leaky gut гэж тийм юутай гидстэй хүн байгаа байхгүй. Гидснийх нь хамгаалалт нэмэгдсэн гэсэн. Тэгээ тэр багш маань бидэнд юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бол арсны асуудалтай хүн, гидсний асуудалтай энэ хүмүүс голдуу барьерийн асуудалтай гэдэг нь. Барьер гэдэг нь болохоор монгол хэл дээр одоо өөрийгөө хамгаалах те жишээлбэл хүн нэг үг хэлэхэд ингээд төвчээд яваад байдаг ч юм уу. Эсвэл үгүй гэж хэлж чаддгүй хүмүүс ч юм уу. Ийм хүмүүс одоо өөрийгөө ингээд хамгаалах юм цайз босгож чаддгүй хүмүүс энэ бие дээр нь бас нэлээд хилэрч гарч ирдэг байна л та. Тэгээд энэ нөгөө гидсэнд нь нөлөөлөөд гидснээсээ цаашаага гидс арс хоёр хоорондоо холбоотой болохоор арсан дээгүүр нь тууралт гардаг. Гэх мэтчлэнгээр нөгөө олон жилийнхээ клиникийн туршлагаараа бид нарт айгүй их юм зааж өгж байгаа. Тэгээд яг хүнд байгаа ч гэсэн нэлээд сонирхолтой байгаа хичээл маань. Сая таны ярьсан зүйлийг сонсож байгаа айгүй санал нийлж байна. Яагаад тэгэхээр судалж байгаа хичээлийн багш гэдэг айгүй чухал байдаг те. Тэгээд би бас энэ семестрт нэг сурганы хичээл авч байгаа гэх юм уу? Минийх чинь нөгөө шимт хичээлийн боловсрал болоо явчихаар боловсролын хичээл тэр дундаа сургах арга зүйн хичээлийг авдаг. Тэгээ би семестрт яг тэр хичээлийг авч байгаа. Тэгээ тэр хичээл дээр болохоор бид нар нэг сургалтын хөтөлбөрийг сонгож аваад тэгээ тэрэн дээр ажиллаж байгаа юм. Тэгээ би ямар хөтөлбөр сонгох вэ гэж бодож жоод өөрөө нөгөө олон жил хийчихсэн туршлагатай онлайн сургалт буюу хүүхдийн хоолны онлайн сургалтаа сонгож авсан. Тэгээд тэр сургалтын дээр анализ хийж байгаа. Одоо жишээлбэл яг сургагч багшийн үүднээс би юуг хүргэх гээд байгаа юм бэ? Би юуг одоо сургалтанд хамрагдж байгаа хүмүүстэй ойлгуулахыг зориод байгаа юм бэ гэдгийг харах өнцөг. Нөгөө талдаа болохоор сургалтанд сууж байгаа хүмүүс миний хичээлийг ямар өнцгөөс яаж харж болох вэ? За тэгээ эргээд энэ сургалтыг зохион байгуулахад хэрэглэгдэж байгаа хэрэглэгдэхүүнүүд маань сургалтын одоо тэр чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ингээд айгүй олон өнцгөөс нь харчихсан. Тийм байдлаар нөгөө сургалтынхаа хөтөлбөрийг анализ хийх боломж олгож байгаа. Тэгээд ямар гоё. Тэгээ би өмнө нь сургалтуудаа яг мэдээж ингээд тодорхой хугацаанд би айгүйх апдейт хийж явдаг байсан. Тэгээ сая сүүлд нээсэн сургалт маань яг тэр нөгөө хичээл авч явах дундуураа хийсэн болохоор айгүй олон талаас нь ингээ бодолцоод хөтөлбөрөө хийсэн байхгүй. Тэгээд ингээ харсан чинь одоо сургалтанд сууж байгаа хүмүүс маань нэлээд ам сайтай байгаа. Айгүй ойлгомжтой байна, цэгцтэй байна гэд. Хичээлийн ачааллууд нэлээд нэмэгдэж эхэлж байна. Тэгээд би энэ семестрт нэлээд чухал заавал судлах ёстой 2 том хичээл авсан байгаа юм. Тэгээд тэр хичээлүүд маань бас нэлээд шалгуур өндөртэй. Одоо бусад хичээлүүд дээр жишээлх юм бол би улирлын туршид нэг 2 ажил сабмит хийх үед би даалт өгөөд тэгээд шалгалт байгаад байхгүй бол эцсийн том бие даалт өгөөд дуусгадаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь энэ удаа авж байгаа хичээлүүд маань хоёулаа бүр айгүй олон бие даалтуудтай дээр нь нэмээд шалгалт нь бас 2 төрлийн шалгалттай.
бичгээр нэг өгөөд амаар нэг өгж байгаа. Тэгээд би чинь өөрөө бас нөгөө яг Франц хэл дээр сурдаг. Франц хэлтэй хүүхдүүдтэй хамт сурдаг болохоор нэлээд сайн одоо ажиллаж хичээхгүй болвол унган Франц хэлтэй хүүхдүүдтэй харьцуулагдаж байгаа. Тийм болохоор нэлээд их ачаалалтай байгаас нэлээд чардаж шүү. Харин тэгвэл яг төстэй байгаа юм байна. Яагаад тэгэхээр манайх бас дундуур нь бичгээр шалгалтаа аваад formative, summative гэд хоёр өөр төрлийн явцын шалгалт, тэгээд яг жинхэнэ шалгалт гэж аваад тэгээд дээрэс нь лайв хичээлүүд ороод заавал нөгөө суух ёстой хичээлүүд тэнгүүтээ дахиад тусдаа одоо дагалдан хийгээ те бид нар яг нэг олон жилийн туршлагатай ийм багшийг дагаад дахиад ийм хичээлүүд ороод байгаа. Тэгэхээр яг танахтай адилхан ийм нэлээд завгүй тийм жоохон хүнд семестр байгаа. Манайх дээр бас хоёлоо тэгвэл төстэй байгаа юм байна тий. Тэгэхээр бид хоёр өнөөдрийн дугаараараа юу ярилцах гэсэн бэ гэхээр одоо шинэ он гарахад дөхч байна. Хүмүүс шинэ жилээ угтаад гоё бэлтэж байгаа бах байрын уур амьсгал ороод чи бит хоёроос бусд нь баг багш байгаа. Чи бит хоёртаа бас адилхан ингээд хичээл номтой зууралдаа сууж байгаа оюутнууд бас байж магадгүй. Гэхдээ тэгээ бит хоёр юу гэж ярих гэсэн бэ гэхээр түр завсралга авах гэж байгаа тийм ээ. Дугааруудаа бэлдэхийн ажлаасаа. Тэгээд одоогийн байдлаар нэлээд олон дугаар бэлдээд бит хоёр оруулсан байгаа. Тэгээ та бүхэн эргээд сонсож болно. Өмнө нь хоёлоо бас 101 завсралга авсан тий 100-ны амралтаар. Тий. Бит хоёр болохоор хоорондоо ярилцаад яад гэхээр нөгөө ачаал нэлээд их болж байгаа. Тэгээд дээр нь сурж байгаа болохоор шалгалтууд нэлээд чухал байгаа тий. Тэгээд тэндээ нэлээд цаг зарцуулах шаардлагатай болсон болохоор ярилцаад шалгалтуудаа дуустал түр подкаст завсарлая гэд ярилцсан байгаа. Тэгээд подкаст маань хэдий завсарласан ч гэсэн бид хоёрын оруулсан байгаа дугааруудыг та бүхэн сонсоод явж явах боломжтой. Тэгээд бид хоёр сая энэ удирлын дугааруудыг даавар гэсэн сэдвийн хүрээнд хийж байгаа. Тэгээ энэ сэдвийнхаа хүрээнд бид хоёр дугаарыг оруулсан байгаа. Сүүлийнх маань хулан гэд зочин одоо урьж орцуулсан маш гоё дугаар болсон байгаа. Тэгэхээр та хэд маань дугааруудаа сайн сонсоо. Тэгээд шинэ оноо сайхан ухтаад бид хоёрыг түр хүлээж агаарэ гэж хэлэх гээд энэхүү подкастыг бид хоёр бичиж дээ тий. Тэгэхээр бид хоёрын подкастыг сонсоод доор нь зөндөө гоё комент үлдээдэг та нартай маш их баярлалаа. Бид хоёр нөгөө завгүй байгаа учраас комент болгонд ингээд хариу өгч чадахгүй байгаа. Гэхдээ энэ та нарын үлдээсэн комент дундаас нэг хүний зурвасыг бас онцлмоор байна. Энэ хүн болохоор бид хоёрын ярилцсан PMS болон PMDD-ийн талаар дараа энэ сэтгэлээ үлдээсэн байгаа. Тэгээд үнийг одоо номын уншаад өгнө. Юуны өмнө бидний подкастыг сонсож байгаа бүх сонсогчдод маш их баярлалаа. Асуулт болон өөрийн сэтгэлдээ үлдээдэгт нь баярлалаа. Тэгээ өнөөдрийн энэхүү подкастаараа би нэгэн комментиг онцлоё гэж бодсон. За би уншиж танилцуулъя. Маш үнэн зөв судалгаан суурилсан маш эмзэг чухал сэдвийг ярилцаж олон талд мэдлэг мэдээлэл өгсөн подкаст болжээ. Баярлалаа. Өөрийн эмэгтэйчүүдийн эмчийн ачаар олон удаагийн уулзалт, гүн гүнзгий харилцан яриа, маш олон сарын тэмдгийн шинж тэмдгүүдийн тэмдэглэл, илэрч байгаа шинж тэмдгүүдийн амьдрал нөлөөлж байсан асуудал гэх мэт нэлээд нарийн олон жилийн эрэл хайгуул дээр минь үндэслэн анх PMDD онош надад тавьж тэр үеэс хойш эмийн болон сэтгэл зүйн аргаар эмэгтэйчүүдийн эмчтэй хамт туршиж үзэж ирсэн билээ. Энэ подкастэнд ярьж буй 11 шинж бүгд илэрдэг, гэр бүлийнхэн үр хүүхэдтэй өгдөг мэдрэмжийн тухайд бүр илүүтэй эмзэглэдэг байлаа. ADHD, bipolar depressionтэй андуурагддаг гэдэг хэсэг бас их цаг алдуулсан явдал болдго нь үнэхээр биеэр туулсан зүйл байна. Энэ бүхэн хизээж дуусахгүй гэдгийг ойлгож бясалгалд гүн гүнзгий орж өөрийн биеийн нэгэн хэсэг болохыг хүлээн зөвшөөрч хамтран амьдарч эхэлсэн бөгөөд мөн ярьсанчлан амьдралын хэв маяг өөрийн зүгээс контролдож болох арга замуудыг мөн адил хийж сурсан байна. Гэсэн ч заримдаа пейс хэцүү хэвээр байдаг.
адилхан мэдрэмжтэй байдаг эмэгтэйчүүд байдаг гэж бодож их хайрладаг, бас ойлгодог. Хамгийн гайхалтай зүйл нь PMDD дусал төдий период ирэхэд бүх симптом алга болдог нь гайхалтай. Сүүлийн үед юм хараахан ирээгүй байгаа ч mentally comeback хийгээд ирэхээрээ шууд л мэддэг. За today is the day гэдэл мөн period track, apudig, magen заавал уух, omega уух нь маш их тусалдаг. Гэх мэт энэ сэдвээр маш их зүйл ярьж чадхаар байна да. Яг шинж тэмдэг онцлогдсон хүний хувьд амьдрал ямар байдгийг ярьж өгмөр санагдчихлаа. Бас маш их зүйл биччихлээ. Ямар тааж талархаж байна. Энэ сэдвээр монгол хэл дээр подкаст орсонд PS арвис инх эмэгтэйчүүдийн эмнэлгийн цэнт сүрэн эмчтэй маш их талархаж явдаг шүү гэсэн байна. Тэгэхээр яг бит хоёрын явуулж байгаа подкастын үндсэн санаа зорилго ерөөсөө энэ байхгүй юу? Яг ийм гоё community үүсгээд яг гоё эрүүл мэндэ бодсон, эрүүл мэндэ дэмжиж гэж бодсон хүмүүсийн ийм гоё буланг үүсгээд тэгээ хоорондоо бас харилцдаг, сэтгэлдээ хуваалцдаг, нэг нэгээ сонсдог ийм гоё талбарыг үүсгэе гэж ярьсан. Тэгээд энэ эхнээсээ ингээ бүрдээд явж байгаад маш их баяртай байна. Тийм ээ нөмэ? Яг үнэ. Яг өөрийнхөө түүхийг хуваалцаад бас одоо PMS ч юм уу PMDD-тэй хүмүүс байж болно шүү дээ. Тэр хүмүүст айгүйх тийм ганцаарцсан мэдрэмж авдаг гэж сонсч ирсэн. Тэгэхээр бас та ганцаараа биш шүү гэдгийг бас мэдрүүлсэн комент байна. За тэгэхээр өнөөдөр бид хоёр та нартай гол нь шинэ оноо сайхан тэмдэглээрээ. Бид хоёр түр завсарлаад эргээд гоё ирч хүчтэйгээр шалгалтуудаа өгж дуусаад тэгээд та нартаа дараагийнхаа дугаарыг хүргэх болон дараагийн дугаар маань дахиад дааврын сэдвээр үргэлжлэх болно. Дааврын сэдвийг сонсогчд маань маш их сонирхож байгаа, хүлээж байгаа, комментууд их бичиж байгаа. Та нартаа баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл ингээд түр завсарлаж байгаагаа хэлье. За тэгээд энэ хүртэл бит хоёрыг дандаа сонсож дэмжиж гоё комент бичижсэн, гоё бас хувийн чатаар мессеж бичсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд бүх сонсогчдоо шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан ухтаарай. Бид хоёр тэгээд шинэ оны дараа та бүхэнтэйгээ эргэн уулзах болноо. За баяртай. Баяртай.